Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Би Монголын ард түмэн. Хиймэл хүмүүстэй уулзраас. Би олох юм уу? Нөө тэгдэж шүү. Cheers. Cheers. Тэр юм хийчихсэн. Зөөрийн шатар хийдэм үү гэж бодоод. Йоо. Хүлээс халаад биш яа. Надад салс гарагш. Эмэрдүү шатрын зөөрийн шатар хийх гэх эмэрдүү юм хийчихсэн. Зоохондоо хийгээд татварлцдаг, шавар аваад яг хэрэгслүүд акрилик бодог, ятансаар бүгдэг юм кластон хасан бүрмэл хоёлын сүлийн дотлын давгаараа хийн гэж бодоод зөвхөн шатлынхаа хүлэгнүүдийг хийж олж. Хүлэгнүүдээ хийх тэгвэл арай тэгээд яг энд таахаар юм гэсэн үг шүү дээ. Нэг дөрвөлжинд таахаар. Тэр ингээд базаад жоох юм зөөлхөн болох юм уу? Үнэндээ. Танд ярмаар байгаа сэдв байгаа мó? Яг одоор юм арчихгүй. Чанд ярмаар байгаа юм бэ? Бага манайха миний YouTube channel гэж үнэ. Subscribe хийгээрэй guys. Тэ би Instagram хийж эхэлсэн. Миний Instagram-ыг үзээрэй гэж хэлье. Харин тийм. Тийм шүү дээ. Лайк дараа комент гэж ялангуяа намайг таньдаг хүмүүс нь хоёлаа танилцуулах юм шиг хүмүүс өөрсдөө. Тийм үү. Тийм ээ тэ. Сайн уу? Тийм. Юу вэ? Сайн байна уу? How you doing? Бид хоёр л ах トゥ хоёр аваа. Нэг олон талаа мэдээлэл өгмөргүй байна. Тийм YouTube хийж үзэх талаар ярьж байдаг. Нууц байлгамаар нь өөртөө та нар ингээ Instagram-ыг маань олж хараад тэгээд намайг мэд. Тэгээд заавал нэг Instagram давах гэдэг. Нэг дэмжээрэй. Тэгээ өөр юу ярих вэ? Би биний хайрлал амьдцгаая. Тэгээ гоё инээж амьдцгаая л гэсэн юм байна уу? Өөр юм болгоо. Нийгмийн өөрчлөлий, бүх юмаа өөрчлөе, энэ дэлхийг өөрчлөе. Дэлхийгээ аварцгаа. Цааш дэлхийн дулаар л болоод байна. Хүү их гэж мөхрөө нөгөөс юм микрофон уу? Микрофон аваад хийгэрчээ. Зүгээр шүү дээ. Let's normalize хэрэг та. Ямар хэлбэртэй хүү хийхэж ойлгоогүй. Ямар ч хэлбэртэй самаагүй шүү дээ. Заавал төгсөх халамгүй. Төгс биш байдлыг хэвийн болгоё. Юм болгон төгс олох байх шаардлагагүй. Хүн болгон төгсөх шаардлагагүй. Хүн болгон тийм мундаг байх шаардлагагүй. Зүгээр л сайхан аз жаргалтай инэд хүртэ амьдарцгаая. Period. Yeah. Би өнөөдөр гомсын асуулт юм байгаа. Танай гомсаа авах. Голоор нөгөө хуваагдсны тайлбарлаж. Тэрийг би ингээд бичлэгэнд оруулах болно. Яг энд оруулнаа. Харин анхны бичлэг яг үнэн. Дөрвөөрөө тань тусдах ч штэ ер нь та нар. Тэтрат. Заавал үзүүлэх шаардлагатай юм шаа. Тийм ер нь яа. Хүмүүс таны мэрэг блог болчихжээ. Энэ бичлэгээр нь битэр YouTube дээр тавихгүй. Ховийн юм болоод дуусах юм шүү. Штэ. 10-20 жил. Гоё эдитлээд гоё эсүүдийг оруулчихгүй юу? Тэгээ funny эсгүүд. Эсвэл зүгээр тавьж хүмүүсийн reaction үзье. Өөрсдөө ч гэсэн жоохон micro exposed болё. Амар тэнэг line орчихсон дараа. Тийш дууссан манай хүн бол баадаг шийдэг. Суу басшээсээр яадаг. Баадаг тэнэг юм ярьдаг, ухаантай юм ярьдаг. Харин тэг хүүхэн ч гэсэн баачлаа. Тийм учраас зүгээрээ битээр зүгээр харуулж байгаа. Үнэхээр тоглоомчгүй энгийн юмнуудыг энгийн болгоцгоё. Хүн болгон тийм гоё амьдч гоё тийм төгс харагдах албагүй л сошиал медиа дээр тийм юм тавьчих гэсэн зүгээр жинхэнэ амьдрал дээр бол тэгэл хүн болгон
Яг л адилхан амьдарч байгаа, яг л адилхан асуудалтай тэгэл тийш. би биний ойлголт сайхан амьдарцгаая хүмүүсээ. Хойлоо амар тийм positive. Let's live in fucking harmony, bitches. Одоогийн байдлаар Тэрэг морь тимээ хаата. за би болохоор хүүнүүдийг хийж эхлээл дөнгөж явчихна. Тэгээд дараа нь үзүүлье. Тэгээ. Би одоо хүүнийхээ суурийг тавьчлаа. Энэ толгойнууд нь агаа бараг хартаа. Битүү сая айгүй гоё яриа өрнөсөн. Тэгээд тэрийг ингээд манай ах маань ярина гэж. Сайхан бичлэг үзчихсэн чинь нөгөө дээр үеийн философи Грекийн нэг нь байсан юм аа. Хин мэдгүй Плато ч илүү тэр Аристотл ч илүү аль нэг л байсан юм аа. Агууд хүмүүс амьдардаг. Тэгээд тэр хүмүүсийн агуу дээр байгаа шүүдрийг харж амьдардаг. Тэгээд тэр хүмүүс тэр агуу дээр шүүдрэн жинхэнэ амьдрал нь заяа. Гэхдээ яг үнэндээ тэр хүмүүсийн хойно ингээд юм бариад шүүдөр үүсгээд байгаа хүмүүс байгаа гэсэн. Миний хэлэх гээд байгаа санаа нь болохоор бидний амьдарч байгаа амьдралууд энэ үзлүүд зохион байгуулалттай гэсэн. 70 ухамсарт ингээд суудсан. Тэгээ бид нар өөрсдөө ч гэсэн ингээд яагаад тэгдгийг мэдэхгүй мөртлөө тэрийг яг зөв юм шиг боддог. Яг үнэндээ бол тэр нь буруу бодол. Тийм. Бидний өөрсдийн тийм натурал байглаасаа олсон бодлууд биш. Хин нэгэн биднэрт өгсөн. Аль хэзээ тийм боловсруулагдсан гэсэн. Чи саяны ярьсан юм хэлэх юм уу? Нөгөө танд ямар сэтгэл төрдөг мөрдөг. Эмэгтэй хүний хувьд бол би буруу үлгэрдээрэл үзүүлэхгүй ч гэсэн яг тийм дэмжихгүй байгаа юм шиг санагдаад байдаг хгүй юу? Тэр нь ямар жишээнээс гэх юм бол тэгээ хүүхэн бол яагаад надад айгу сонь санагдсан бэ гэвэл хөлөгийн үсийг ургуулдаг тэнгүүдээ тэрүүгээрээ бүр ингээд ваксаар ингээд ургаж жагаад ингээд хэлбэр гаргаа будаад будсан байсан бохгүй юу? Тэрүүгээрээ decoration хийгэн хөтлөө ингээд хөлөө амар үзүүлдэг бүр ингээд тэнгүүд тэр надад амар сонь санагдсан. Яг бол нэгдүгээр би амьдралдаа хизээч эмэгтэй хүмүүсээ ингээд галзуу урт ургуулгуутлаа ингэж чимэглэж байгааг харж байгаагүй. Хоёрдугаарт би өөрөө тийм өстэй биш болохоор тэрийг хараад надад сонь санагдсан байхгүй. За тэгэн гот саяны нөгөө сториогоо буцаад орох юм бол тэр агууд байгаа хүмүүс ингээд агууныхаа сүдрийг хараад тэрийг хааж ихэн нөгөө бодтой дэлгээд итгээд явдагтай адилхан. Нийгмээрээ ер нь ингээд эмэгтэй хүмүүсийг гой сайхан байх хэвээр, баруун байх хэвээр, ийм байх хэвээр, асаа ингэж арчилдаг байх хэвээр, хүмүүсээ ингэж хусаад охин хүүхдтэй амны цэмцгэрний гоё баймаа гэдэг дээ шүү дээ. Яг үүнд бол биен дээр ургаж байгаа хүмүүс бол зүгээр байгалийн л ургаж байгаа юм. Яг эрэгтэй хүнтэй адилхан ургагдaltaй л адилхан. Энэ бүх үзлүүд эмэгтэй хүн ч гэсэн ер нь ингээд нийгэм цаанаасаа ингээд бүгд ийм байх ёстой гэдэг ингээд бодоод ирэхлээр бид нар ч гэсэн ингээд ийм байх ёстой байна гэдэг үзэлтэй болсон. Тэгээд тийм юм харахаар ингээд амар сонин юм шиг, буруу юм шиг нэг тиймэрхүү мэдрэмжүүд. Тэгээд хамгийн гол нь тэрийг ингээд байрж аваад ийм юм бодох нь буруу байна гэдгээ ойлгох нь хамгийн зөв юм уу? Тэгээд сайн намайг агаад гэж явчихсан. Би өөрөө хэлсэн те ингэж бодож байгаа юм надаа их сонин санагдсан. Харин тэгээд яг үүндээ бол бүх хүмүүс өөрийнхөө юу бодож байгааг, юу мэдэрч байгааг мэдэхгүй relationship орохоор ялангуяа тийм юмуд амьдрах гарч ирдэг гэсэн. Нөгөө ингээд би одоо ингэмээр тэгмээр чи ингэлтэй тэгэлдэг юм гот яг тэр хүн тийм юм хийсэн ч гэсэн нөгөө сэтгэл нь ханддаг уу? Тийм үү? Тийм. Яа, бүр ингэ далигаа авчихараа сэтгэлс бисээ юу ярьжлаа. Нөгөө утсаа ухсараа мэдрэл болсон гэдэг юм шиг. Харин тийм яа. TikTok үзэхээр богино short term memory таалцсан хүмүүс гэж. Тийм. Шинэ үрдлийн богино болохоор яаж байгаа тэднүүр гэх юм. Яа, офтим ярьдгүй. Ярьжсэн юм болтлоо өөрөө мартаад. Тийм, хүн болгоно өөрсдийнхөө дотроо юу мэдэрч байгааг бас сайн мэдэхгүй. Тэгээд би ийм юм мэдэрч ингээд тэр зүйлээ очиод хийнгүү тийм юм биш гэж болно. Тэгвэл би тэрийг очиод аавна. Тэр л намайг зад жаргалт болох юм байна гэж очиод авбал бас тэр нь биш. Эсвэл Америкт очиод даалгад өгөх юм байна гэж Америк дээр гот яг үнэндээ чиний хүссэн юм мөн үү биш үү гэдэг бас хэлдэг. Тийм болохоор хүн болгоо ингээд нөгөө мэдэрч байгаа юм аа гоё ярьж мараал юу мэдэрч байгаагаа ойлгож авах хэрэгтэй юм шиг байна. Яг сайных шиг. Тэгээд ингээд нэг юм зөв үр дүнд хүрж юм бодох хэрэгтэй аа гэж. Хоёул бичлэг хийж байхдаа л жоохон түг таг гэж сони яриад байгаа болохоос хоёул ер нь хамт ингэж цагийг өнгөрөхдөө иймэрхүү яриа ярьдаг шүү дээ. Тийм амар гоё юм ингийн. Тэгээ ер нь бүх юм өөрчлөх хэрэгтэй нөө энэ амьдарч байгаа дэлхий энэ уус хөрөө өөрчлөлтийг бүгдээрээ бүх юм
болчихгүй байна. Тэгэл тэрийг хараад стресстэй л өөрсдөөсөө л эхлэх юм байна да гэж бодлоо. Тий. Бид ч гэсэн өөрсдөө таньж мэддэг байна уу? Тэгэл ер нь таньж мэдэх зүгээс байдгүй юм шүү дээ. Тэгэл амьдрал өөрчлөх тусам хүн дагаал өөрчлөгдөв. Тэгэл байгаа юу дагаад асаал цоцол тэгэл өөрчлөлт л амьдрах чинь л угаасаа юм байна биш. Яа гинт онгод авч ирсэн. Үгүй онгод шээ. Ямар нөгөө overthinking бодлоод нь орж ирдэг. 10 жил байсан хүмүүс үзүүл яана гэдэг нэг юм exposed болоод байгаа байхгүй юу? Тэр мэдрэмж аваад тэр намайг яг одоо хараад яах вэ гэдэг зурамхан бодол нэг секундэд орж ирээд сая амарсан. Хичнээн амар тэнэг байгаа ч гэсэн бид хоёрын энэ бичлэг хийж байгаа шалтгаан нь англиар нөгөө exposure therapy гэдэг. Америкт ирээд хэл сурах гал language barrier нэртэй тэгэл амар хэцүү байгаа л хүмүүстэй харилцаанд орохоос юм мэддэг болсон. Ичээд санаа зовоод. Тэгээ санаа зовох юм байна. Дээрээс нь тэгэл хүмүүс тэгжээ тэр тэгжээ гэл. Тэгэл тиймэрхүү юмас нөгөө залхахаараа жоохон хол юмар санагдал. Тэгэл нөгөө өөрийгөө тусгаарлагдал. Тэгэл зовоод байгаа шалтгаан би их өөрөө л юм байна. Миний толгой буруу бодоод байгаа юм байна гэл. Амьдралаа өөрчлөе. Тэгээ доторх сэтгэл санаагаа өөрчлөе гэл бүх юмаа өөрчлөхгүй л. Тэгээд Викторийн анхны алхам буюу YouTube хийж эхлэх. Харин. Тэгээд өөрсдийнхөө байгаа ийм өөрсдөө байдлаа хүмүүст харуулах тоохгүй чгүй. Өөртөө ч гэсэн хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа шүү дээ. Харин тийм. Тий. Тэнгүүтээ тэрийг харуулах. Наадах шиг хийж байна. За миний анхны хүү. Амар хөөрхөн жижигхэн хүү. I love it. Йоо. Өөртөө итгэлтэй орж ирсэнээ бүр яа гэж байна. No local fry гэдэг юм шиг. Хөөмөл гэдэг аа. Тийм. Хаануудыг хараа юм хөөрхөн. Энэ жоо юм амар юм уу? Тийм. Тэгээд хатна нь гойлог аваад та нар хаалта. Энэ мөр хоо. Тэгээ нөгөө коммент бичиж гоё санал бодлоо хэлээрээ. Энэ чинь zero comment үл яг хийж таар гэдэг. Хоёлаа тэгээд гоё бичлэгтэй болол үлдчихэр гэсэн юм шүү дээ. Тэнтэй. Хомсоо харуулъя. Түрүүн ах миний хомсыг яриадсан шүү дээ. Харж байна уу? Яг ингэ хялтхан нь ингээ өөр. So cute. I love it. Стэгөр гэж. Би цаана нэгэ сууж. Юмтай. Cool. I love it. 10 out of 10. Тийм 10 out of 10. First time гэдтэй. Харин. Period. Юу үзсэн? Period. Үзсэн TikTok дээр байгаа. I am period. You are period. Period. Үзэгээ. Period. Your bag is period. Period. Хэлээ гоцоохоо. You are period. My bag is period. Your bag is period. Period. We finished it. Ta-da! Тэг дууссан. Одоо энийг нөгөө Шарах шүгэн тийм. тий шарах шүгэдээ хийгээд Бэвчүүлээд тэг хатуу болохоор нь гаргаж ирж байгаа будаад буцсныхаа дараа close-ийн тавиад тэгээд finished. Шөнийн 11:33 болж байна. Одоо 10-аас 15 минут шарах шүгэнд байлаа гэсэн шүү дээ. 15 сар минут. 15 сар минут.